Дээр энэ тэр күнзийн тэр юун дээр л тэр юм байсан байл л дээ. Одоо тулаанч одоо шувуу. 3 баримтлалын байд юм байна. Нэг нь юу гэхээр өрсөлдөгчөө хараа сүрдэхгүй гэж. Өрсөлдөгчийн дуу хоолойг хараад сонсоод сүрдэхгүй. Тэгээд 3 дахь нь болохоор би хүчтэй гэж харуулахгүй гэж. За энэ 3 байхгүй тохиол яг өгсөн юм шиг модон шоу гэж. Энэ модон шоу гэдэг чинь бол ханзараа одоо модон шоу гэж бичгтэй сэтгэл хөдлөх амьд амьтан биш болчихж байгаа. Тэгэхээр энэ биеийг бол би бол нойлчж байгаа. Миний хувьд. Тэгээд сэтгэлийг би 8% болгочих. А мехийг 2%. Тэгээд энэ 10% байлж иж амжилтанд хүртээ. Хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ. Хамгийн ном сэтгэл шүү дээ. Тэгсэн нөгөө 69 дараалан давсан Футабай Мавраг. Японы бас энэ нэрт Ясуука гэж одоо багш хүн. Энэ хүн Футабай Мавраг одоо бүр дөнгөж дээзэн гарч ирэхэд нь чи сумуугийн ертөнцийн модон шоу болоорой гэж. Тэр модон шоуж амьд амьтан биш сэтгэлийн хөдөлгөөн байхгүй байна шүү дээ. Тэрийг дарж чадах шүү дээ. Тэгээд мань хүн 69 дарааланд авчаад 70 дахь барилдаанд унсан байгаа. Тэгээд тэр багштай захиа бичээд модон шоу шиг байж чадсангүй гэж. Тэгэхээр тэр барилцсан хүн анх удаа барилцсан хүн байгаа байхгүй. Жохон өөрөө ирдсэн байгаа. Тэгэхээр би энэ модон шоу гэдэг нь бас их дуртай.